Hello. За энд манай дээр дадлагт оюутнууд ирдэг. За тэгээд дадлагт гарахаас өмнө оюутнууд маань одоо гарах бэлтгэлээ одоо сайн базаасан байдалтайгаар орж ирүүлэх сайн байна гэж боддог. За энд ямар бэлтгэл байх вэ гэхээр бага насны хүүхдэд хэрхэн яаж ажиллах вэ? Багш хүний онцлог юу юм? Бусдаас ялгарх мэргэжлийн үед ямар одоо ялгарх шинж байдаг юм бэ гэдгийг мэдэж ирэх нь одоо зүйтэй байдаг гэж үздэг. Тагийн сүртэй нөө. Харангөр. За хэн ярихтаа босч тайлбарч хөө. За бид нар тэгээд энэ оюутнуудыг ямар болгож гаргаж ийнө гэхээр бага ангийн багшийн онцлог гэдэг чинь бусад багш нарыг бодвол арай л өвөрмөц одоо мэргэжил учраас бага насны хүүхэд чинь одоо маш их хэцүү одоо байдаг. Ийм учраас энэтэй одоо хэрхэн яаж ажиллах байдаг зөвлөгөө өгч тэдэнтэй одоо ингээд багш болгонтэй одоо арга барил нь өөр учраас тэр багш болгоны одоо онцлогтой таарч ажиллахыг одоо тэдээр сүсэнчилдэг юм байна. Аваас нь багшийн ямар хичээлийг таардаг вэ? Монгол хэл. Ерөнхийдөө бүх хичээлийг таардаг. Чи юусэн? Чамд ямар зан чанартай багш хамгийн таалагддаг вэ? Тунжаглалт мата даваа хогоос тоо монгол хэлээр надад дундаа юм зааж гисэн. Заавал бүгд хичээлд орцоо явж ангигаа. Онлайн мэдлэл ер нь юун дээрээ сургууль дээр эзэмшил энэ жирэл багшлах одоо дадлага гэдэг юм эзэмшгээл хамгийн анх л одоо сургуулийн одоо амьдралтай танилцах гэж ирдэг болохоор хүүхдтэй харьцаа өөрийгөө авч явах байдал багшийн өөрийнх нь имиж бас хариуцлага гэдэг юм бол оюутан болгон байх хэрэгтэй байдаг. Тэрэнд чадаа ядан одоо сургах хийсэн хэлж ярьж өгсөн гэсэн зорилготой байдаг хэдий ч хүлээж авдаг оюутнууд байлаа хүлээж авдаггүй одоо тэр чигээрээ түүхэн хэвээрээ явдаг хүмүүс ч бас байдаг юм байна лээ. За анх ингээд алгам гарах гээд бэлдэж байхдаа сэтгэл амар гоё догдолж исэн бас нэг талаар маш сандорж төвдөжсэн. Тэгээ 28 дугаар сургуулиуд чадвартай багш нартай гараад илүү тусдам мэдрэмж аваад тэгээ хүүхдүүдээр ирж ажиллах юм бол илүү гоё сэтгэл хөдлөлтөн байдаг юм байлээ. Бодож исэн айдас маань бүгд авсан арилсан. Дараа хүүхдүүдээрээ замаа багш гэж багш гэсэн мэргэжил сонсноо би бүрэлдэхүүн бахархсан. Тэгээ яг багш болсон юм шиг бүгдээрээ багшаа гэж бүгд маш их баярлалаа. Тэгээд энэ мэргэжлэрээ улам бахархаж илүү сайн багш болохыг цааш хичээнэ.
сүүлийн 4-5 жил бол багшийн одоо сургуулийн оюутнуудыг багшлах дадлага дээр хариуцсан ажиллаж байна. Тэгээ ер нь бол багш нарт оюутнуудад юу анхаарах хэрэгтэй вэ гэхээр багшлах дадлагын үед хэр багш болох вэ гэдэг суурь нь бол танигддаг. Мөн бас багшийн мэргэжилд дур сонирхолтой болох нь их чухал гэдэг. Ер нь багшийн мэргэжилд яагаад дур сонирхолтой болох вэ гэдэг гэхээр хүн болоод өнөөдөр онлоороо бол ажлын талбар дээр ажилладаггүй. Хамгийн гол нь түрүүнд нэгдүгээр багшийн мэргэжилд дур сонирхолтой байх хэрэгтэй. Хоёрдугаар хүүхдэд хайртай байх хэрэгтэй. Гурав дахь юм бол одоо залуу хүний харилцан хандлага гэдгийг заавал бий болгох нь чухал юм шиг байна. Би тав жоохон матартаа сайн ч гэсэн жоохон нэг юм мэдгүй байгаа асуусан чинь надад зааж өгч ирсэн. Би мэдгүй юм надад зааж өгч ирсэн. Гэтэл би даснаа жоохон нэг юм сони гараад ирсэн. Заагаад өчөөд өчөөд эдгээр андаад бидний хүмүүсээд хийж чадахгүй. Зүг чадахгүй дахин дахин асуусаад байдаг. Чамд багш нар ямар байгаас гэж хүсдэг вэ? Манай багш яг өөрөө сайхан сэтгэлтэй тийм байхад би дуртай байдаг. Манай багш дадлагын багшийг сайн бэлэг гэдэг. Тэгээ манай багш юм ойлголт хэлээдэг байдаг. Тэгээ намайг их сайн сурдаг гэж хэлдэг. Тэгээ юм болгодог намайг дэмжиж сайн гэж намайг уриалдаг. Дадлагын багш маань их сайхан зантай. Харин нөгөө муу зантлал зүгээр мэдгүй дээ багш муу зан байхгүй хаа. Манай дадлагын багш нам их гой зүйлс яаж гэсэн хүүхдүүс пипэдгээд тэд усуд надыг таалцсан. Харин тэд усуудаар би олон гой юм хийж сурсан. Жишээ нь баашин гэж хэлмээ юм уу? Хүүгээр баашин үсэж ээж сурсан. Харин манай дадлагын багш бидэд улам ухаанд болгосон бидрийг. Улам ухаанд болгож бидээ улам их юм мэддэг болсон. Дадлагын багш бидэнд их сайн ханддаг байсан. Маш их сайн. Бидээ зүгээр тухайг хэлчихдэг байсан. Харин гэтээ одоо дадлагын багш маань явцсан учраас би амар гонигтай юм л да. Яагаад? Яагаад гэвэл дадлагын багшаа би мөнгөж асуултанд тавиаж эсвэл яадаг гэсэн одоо асуултанд тавихгүй зүгээр юу хичээл суудаг гэсэн. Яагаад? Яг үгүй асуулт тавиулах би их дуртай. Одоо ямар нэгэн асуулт тавиул би тийм шууд тавиулдаг. Эхний 7 хоног ажиглах маягаар хичээлийг ажиглаж багшаас суралцсан. За энэ хугацаанд хичээлийн явц улс орчин ухааны яамнаас хэрэгжүүлж байгаа цөм хөтөлбөрийг яг хүүхдүүд дээр яаж хэрэгжиж байна, багш ямар арга барилаар зааж ийн гэдгийг ажилласан. За энэний үр дүнд 2 дахь 7 хоногоос эхлээд багш оюутнууд бол хичээлээ зааж эхэлсэн. За энэ хугацаанд хүүхдүүдтэй яаж харилцах вэ? Цөм хөтөлбөрийг яаж хэрэгжүүлэх вэ? Энэ хүүхдүүдэд одоо энэ цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа тэр хэрэгсэлтгүүнийг яаж ашиглах, хичээл сургалтандаа ашиглаж байна гэдгийг бол оюутнууд нэлээ сайн суралцсан. За суралцж байгаа хугацаанд багш эцэг их сурагчтай хамтарч сургалтын хэрэгсэлтгүүнүүдийг хийсэн. За жишээ нь манай ангид бол математикийн хичээлийн хэрэгсэлтгүүнийг 10 төрлөөр нэг хүүхдэд 30 хэрэгсэлтгүүн гэдэг чинь 300 ширхэг хэрэглэгдэхүүн хамтарч хийх жишээтэй. За эндээс бол оюутнууд бол их юм суралцсан байх гэж бодож байгаа. За оюутнуудын дадлагын үйл ажиллагаа бол ер нь сургалтын үйл ажиллагааны гол цөм нь байдгийн. Энэ дондоорсоо бол дадлага маань өөрөө үндсэн 3 үүргийг гүйцэтгэдэг. Нэгдүгээрт нь хүмүүжлэг үүргийг гүйцэтгэдэг. За энэ бол яа харахгүй бие хүний өөрчлөлтөнд бол чухал нөлөө үзүүлдэг сэтгцийн үзэгдэл. За хоёр дахь нь бол
дадлага бол өөрөө ерөөсөө яалчгүй сургалтын үйл ажиллагаа явагддаг. Тэнд яг үхээр хүн бол зөвхөн онлайн мэдлэгээ тэнд баттахаас гадна ер нь бол өөрийгөө мэдэрч сурдаг. За тэр үүднээсээ бол дадлага бол өөрөө цэвэр сургалтын үйл ажиллагаа байдаг. За гуравт нь тэнд бол хөгжил явагдчихдаг. Яг үхээр хүүхэд өөрийгөө мэдэрснээр ямар үйл ажиллагаан дээр алдаж байна, ямар үйл ажиллагааг цаашлуулах шаардлагатай байна, ямар үйл ажиллагаан дээр би өөрөө давуу талтай байна гэдгийг бол маш сайн мэдэрдэг учраас энэ бол ийм гурван үндсэн үйл ажиллагааг агуулдаг сургалтын үйл ажиллагааны гол цөм хэсэг нь байдаг. За дараагийн нэг гол хэсэг нь бол ерөөсө дадлагдаад гарснаас хүүхэд бол сэтгэл хөдлөлийн асуудлыг бол ерөөсө маш нарийн мэдэрдэг оюутан маань. Тэнд яг үхээр хамгийн түрүүнд очиж хүүхэдтэй яаж харилцах вэ гэдэг бэрхшээлтэй тулгарна. Хоёрдугаарт нь хичээлийг хэрхэн яаж заах вэ, юунаас эхлэх вэ гэдэг бэрхшээлийг тулгардаг. За гуравт нь бол энэ олон үйл ажиллагааг хэрхэн яаж гүйцэтгэх үү гэдэг түүний арга барилыг төлөвлөн зохион байгуулах гэдэг дээр бол маш нарийн бэрхшээлүүдтэй тулгардаг. Энэ үүднээс бол хүүхэд өөрөө маш их хөгжиж байдаг. Сэмэнэ намайг 97 авт сувд гэдэг Сэлэнг аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар сургуульд дадлага хийсэн байгаа. Юу чимгээ агштай 3-ын бай ангид дадлага хийх хугацаанд хамгийн анх нь очиод ерөнхийдөө их сандарч исэн. Бусдын өмнө ярьж чадахгүй. Тэгээд ер нь ийм их жимхий тийм хөвгтэйсэн. Тэгэд явц дундаа бол сайжирсан. Мөн хичээл заах хугацаанд асуулт тавьж чадахгүй байхад хариуцсан багш маань тусал дэмжиж одоо чадахгүй зүйл дээр цаг тухайд нь тэн дээрс нь тийм юм байт юм аа. Тэрийг ойлгож мөн тэр үйл явдал хэр өрнөлттэй байна. За намайг Одон Тунгалаг гэдэг. Би Баянгол дүүргийн Эргэн хотын нэрэмжит 20 дугаар сургууль дээр дадлагт гарсан байгаа. За тэгээд миний дадлагт гарсан анги болохоор 2 дугаар анги. За 2 дугаар ангийн Монгол нийтжээл зориулж юм бяцхан энэ дэр хийсэн байгаа. За 2 дугаар ангийн хүүхдүүд болохоор дуурайж зохиох үйл ажиллагаа ихээр хийгддэг учраас за зүгээр зохиосон юм ингээд зүгээр нэг уншуулахаар энэ бяцхан энэ дэр гаргаад уншуулахад бас нэг өөр. За багшлах дадлага гэдэг нь одоо багшийн сургууль дээр онол одоо дидактикийн хичээлээр үзэж байсан зүйлүүдэд практикт турших ийм боломж гэж боддог. Дадлага бол багшлах бэлтгэх сургуулийн цөм сургалт нэгж ойлгож болно. Яг тэгвэл багш бэлтгэгч сургуульд эсэж байгаа оюутнууд мэргэжлийн болон ерөнхий дидактикийн одоо агуулгыг судлаад тэрнийг дунд сургуулиуд дээр очиж туршиж тэндээсээ сурч хичээл өөртөө одоо төлөвлөж тэр төлөвснийхаа дагуу хичээл зааж улмаар хичээлийн хилцүүлэг хийж одоо өөрөөр хэлбэл онлайн мэдлэгээ сургуулиудаар батгацдаг юм хариуцлагатай одоо сургалтын үе байт юм аа. Тэгэхээр Монгол Улсын боловсролын их сургуулийн багшийн сургуулийн хувьд бол дадлага бол 2 үндсэн хэсэгтээ явагдаж байгаа. Нэгдүгээрт нь бол багшлах дадлага, хоёрдугаарт нь цагаан толгойн дадлага гэдэг ийм 2 үндсэн хэсэгтээ одоо оюутнууд өнөөдрийн байдлаар дадлага хийж байна. Тэгээд дадлагын тайлангаас харж байхад оюутнууд бол үнэхээр их зүйлийг сурч ирсэн байдаг. Одоо энэ жишээл одоо мэргэжлийн дидактикийн хичээлээр оюутнууд өөрсдөө миний хичээл одоо зааж биеиндээ заадаг боловч яг нөгөө хүүхдийн өмнө очиод заахаар энэ нь асар өөр зүйл байдаг. Энийг мэдэрч ирдэг. Тэгэхээр дадлага бол одоо оюутны хувьд бол одоо цаашдаа багш болох одоо тэр суурийн тавьдаг. За одоо бүр мэргэжлээ дургүй байсан оюутнууд бүр ингээд дадлага хийгээд ирснийхаа дараа би өөр одоо бүр багш нэгсэн юм сайхан өсөл тэмүүлтэй болоод ирсэн байдаг. Анх дадлагт гарахад бол их сандарч исэн. Ер нь сургууль дээр болохоор би биндээ хичээл заадаг байсан. Тэр байдал болон яг амьдрал дээр очиод сурагчдад хичээл заах хоёр бол үнэндээ шал ондоо байт юм бэлээ. Гэтэ ерөнхийдөө яг сурагчтай яг тулж харьцаад хичээлээ заах нь бол үнэхээр таалагдсан. Тэгэхээр энэ бол манай энэ үндсэн 2 дадлага бол оюутны сурагчдад маш энэ үнд цэнтэй сургалтынх нь бас нэг үе байт юм аа. Тийм учраас оюутнууд дадлагт гарахдаа тодорхой хэмжээгээр хамгийн нэгдүгürt судалгаа хийсэн байх хэвээр. За тэр судалгаа нь ямар судалгаа явах вэ гэхээр хамгийн нэгдүгürt сургуулийнхаа орчинг судална. За хоёрдугаарт нь багш хүн ямар байх хэвээр, багшийн стил, имиж, багшийн өөрийнх нь бүрдүүлэх бичиг баримт гэдэг ч юм уу тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол би багш болох гэж байгаа учраас энэ багш хүн гэж хэний хэлдэг юм бэ гэдэг талын бүх мэдээллүүдийг хийсэн байх хэвээр. Өөрөөр хэлэх юм бол судалгаа хийсэн байх хэвээр. Тэр судалгаан дээр тодорхой хэмжээгээр боловсруулалт хийсэн байх хэвээр. За дараа нь ажлын талбар нь хүүхэд учраас хүүхдийн талаар тодорхой хэмжээний цогт судалгаа
хийх ёстой. За энэ судалгаа бас юунд зориулагдсан бэ гэхээр би хинтээ очиж юуг яаж зааж өгөх вэ гэдэгтээ бэлтгэл болох зорилготой учраас оюутнууд маань хүүхдээ сайн судлах ёстой гэсэн. За 3 дугаарт судлах ёстой нэг зүйл бол сургалт гэж юу байдаг вэ? Тэгэхээр мэдээ сургалтын нэг тал нь хүүхд нөгөө тал нь яг багш байдаг. Тэгэхээр тэр энэ багш хүүхд хоёрыг одоо сургалтын үйлээр зангидахад ямар технологи, ямар арга зүй одоо ямар одоо яаж заах гэдэг талаас л өөрийгөө бэлдэх хэрэгтэй гэсэн. Ингээд нэг ийм 3 юм дээр л өөрийгөө сайн бэлдэж, цэнэж тэр талаараа бүрэн цогт судалгаатай гаргах хэрэгтэй гэсэн. Дадлагын явцын дунд бол ямар одоо бэрхшээлүүд тулгарв, ер нь хойш дадлагыг яаж сайжруулах вэ гэдэг асуудал дээр бас бид анхаарч үзэх асуудлууд бас байна. Үзүүлэн бол ихэвчлэн самбарт үлгэж томоор хүүхдүүд хүртэх маягаар ер нь хүүхд өөрийнх нь гарт барих яг тулж ажиллах талаар ихэвчлэн үзүүлэн бэлдсэн байгаа. Гэрийн даалгаврыг бол бид нар наацхан дандаа ингэж хийдэг гэсэн. Хүн болгон тарах бүгд материалаар. Тийм хүүхдүүдэд манайхан ер нь бүгдээрээ л гэрийн даалгавар, тарааж өгөх материал, гарт барих материал, самбарт үзүүлэх үзүүлэн материал гэдгээр хийсэн. Зарим нь хүүхдүүдийн сонирхлыг татлах материалаар ингэж хөжилтөө сонирхолтой хүүхдүүдийг ихэвчлэн одоо юм өнгөлөг юмд их хандаж анхаардаг. Энд нь зориулж ихэвчлэн юм өнгөлөг зүйлүүд аягүй их гаргасан байгаа. Тэгээд бид нараас юу яасан? Мартин амнаар юу зохиосон? Ээждээ барих бэлэг гэдэг нэгийнх нь дунд бид нар нэгдүгээр ангидаар гараагүй л дээ дараа жил гарах. Тэгээд зориулж юм шүлэг бичиж хичээнгүй бичих юу гаргасан сургуульдаа юм. Багш хүн амьдрал дээр ямар байдгийг бэ гэдгийг биеэрээ үзэж мэдэрдэг тийм үе байдаг. Тийм учраас энэ бол яг одоо сургалтын хамгийн чухал үе гэж хэлж болно. Сурах юм зөндөө байсан. Тэгээд бас хэцүү юм зөндөө байсан. Тэгээд ерөнхийдөө бол маш их юм хийсэн. Дадлага таалагдсан. Тэгээд сурагчтай ажиллах болно. Тэгээд хүүхдтэй ерөн ажиллах, багаар ажиллах юм суралцсан. Миний хувьд айгүй бүтээлч тийм айгүй цаг өрдөг болсон. Дадлагт гарахад бол хамгийн эхлээд бид нэр өөрсдөө ингэж тулж ажиллаж байгаас гадна ингээ бүх хүүхдүүдтэй харьцаагаас ингээд маш сайн үлгэр дуурайл нэг нэгнээс үлгэр дуурайл хичээл явсан. Тэгээ хэцүү тал нь гэх юм бол одоо ингээ хэрэглэгдэхүүн ингээд дутах ч юм уу хүүхдүүд нь ингээ талаас нь хийсэн зүйл нь ингээд багасах, багдах жоохон тийм тал дээр л. Тэгэхээр ер нь сүүлийн үед бол хичээл болгон цахим болох ёстой гэдэг шаардлага тавигдаж үзүүлэн таниулах материалаа үнэхээр хөдөлгөөнтэй хийх юм уу хүүхдийн мэдлэг бүтээхэд зориулсан байдлаар хийх нь чухлаа. Номын үзүүлэн зурчгаад би үзүүлэн хийлээ гэж ярьдаг бол биш ээ. Энийг бол бүтээлч үзүүлэн хийхтэй. За бүр компьютер дээр хийлээхэд анимашн ашиглах хэрэгтэй шүү дээ. Бүр наазах нь. За тэгээ Flash 8 програм ашигладаг ч юм уу. Гэх мэтийн ийм одоо хөдөлгөөнтэй үзүүлэнгүүд хийхээсээ гадна компьютер ашиглаагүй тохиолдолд хүртэл хөдөлгөөнтэй үзүүлэн байж болдог. Энийг анхаарах хэрэгтэй. Одоо дүрс маань хөдөлж идэг, наад цаашаа явж идэг, эсвэл аваачаад нааж идэг, буцаагаад одоо байранд нь оруулахын тулд бол бид нэр одоо хүүхэд ашиглах хэрэгтэй. Хүүхдийн хөдөлгөөн, хүүхдээр нааш нь цааш нь зөөлөх хэрэгтэй. Тэгэхгүй багш нь хайч нь болгоч юу? Дээш нь хөдөгцсөн. Одоо доошоо босноо гэдэг ингээд ярих бол сонирн биш. Тэгэхээр хүүхдээр хийлгээд одоо яаж ийн вэ? Туяа ямар байдалд оруулав? Одоо дараа нь яах гэж байна вэ? Хэн одоо энийг цааш нь үргэлжлүүлээ хөдлөх вэ? Хэн цааш нь энийг баяжуулах вэ гэдэг ингээд дандаа хүүхдээр ажиллуулъя. Самбарт хүүхдийг ажиллуулъя. За тэгээд багшийн самбар гэдэг бол хүүхдийн дэвтэр гэж ойлгох хэрэгтэй шүү. Багш хичнээн гой самбар дээр өчн хүүхэд дэвтэртэй тийм гоё ажил. Дадлагын хугацаанд бол манай оюутнууд яг хөөр ямар чадвар суралцах вэ гэдэг чухал. Анх бид дадлагт харахтаа их айд сандарчсан. Одоо манай хаан уул дүүргийн 18 дахь сургууль гэхэд бол анги дүүргэлт ихтэй. Хамгийн дээд нь 50, 56, 52 гэх мэт хүүхдүүд байдаг. Тэгээд энэ хүүхдүүдийг одоо яаж удирдах вэ? Яаж одоо нэг дуу аваагаар яаж захирах вэ гэсэн тийм айцтай байсан. Бас хөтөлбөрөө яаж бичих вэ? Ер нь хэрэглэдэггүй яаж үлдэх юм болоо гэсэн айцтайсэн. Тэгээд 6-7 хоногийн хугацаанд дадлагт арснараа бид багш болон оюутнуудаас их зүйл суралцаж хөтөлбөрөө боловсруулж одоо хүүхдүүдэд барьж сурсан байгаа. Тэгээд одоо эх жил 4-р курсын цагаан толгойн дадлагтаа одоо бидэд энэ 3-р курсын багшлах дадлагаасаа их зүйл мэдэж авсан. Одоо тэгээд дараа жилийн цагаан толгойн дадлагт болохоор багшлагад багахан хэмжээний ч гэсэн чадвартай болсон болов уу гэж бодож байна. Тэгэхээр сая дадлагын явцад дадлагын тайлан хамгаалтын явцаас ажиглаад хамгаалуулахад л манай оюутнууд бас нэлээд одоо их сайжирсан байна. Дадлагын хугацаанд оюутнуудын одоо давуу тал нь их харагдаж байна. Нэгдүгээр тэгвэл ерөөсөө тэр хүүхд бүрийг хөгжүүлэх
бүтээлчээр сэтгэж багш өөрөө хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн одоо тэр хүүхдээр мэдлэг бүтээлэх ийм их арга зүй сурвалжсан харагдаж байна. Хоёрдугаар манай оюутнууд хичээл хэрэглэх сургалтын хэрэглэгдэхүүн тийм үзүүлэн тараажин хөвтэй хэрэглэгдэхүүнийг бол маш сайн одоо хийдэг тийм чадвартай болсон байна. Жишээлбэл гарын доорх материалыг ашиглаад бүх төрлийн хичээл одоо ашиглах зөвхөн одоо ганцхан математик биш, монгол хэл биш, одоо бүх хичээл ашиглах ийм одоо хичээлийн одоо сургалтын хэрэглэгдэхүүнийг одоо хийж сурч байгаа нь бас их ололтой давуу тал харагдлаа. Одоо энэ хэрэглэгдэхүүн болохоор Монголын хичээлд хэрэглэж болохоор хүүхдийн яар чадрыг хөгжүүлэх, монгол хэлний хэлшлийн талаар одоо хүүхдээс суугаад ярих хэрэглэгдэхүүн байгаа. Жишээ нь одоо энэ гэхэд одоо математик монгол дээр ашиглаж болохоор юм өсөг юм квадрат байгаа энийг бол би өсөгч бодож бол тоо бодох талаас ашигладаг. За нөгөө 3 дугаарт нь юу гэхээр хүүхдийг судлах, онцлох энэ арга барил суралцсан харагдаж байна. Нэгдүгээрт хүүхдийг 1-2 хүүхдийг сонгон судалсан байна. Ганцаарчсан одоо судалгааны хүүхдийн ажлыг хөтөлбөр боловсруулсан байна. 2 дугаарт анги хамт олонны одоо хөгжил төлөвшний ямар төвшөнд байна гэдгийг судалсан байна. 3 дугаарт нь хүүхдийг тэр идэвхжүүлэх ямар одоо арга илүү байна вэ гэдгийг тэр одоо гарсан сургуулиудаас маш их одоо суралцсан байна. Инхээр энэ багшлах дадлахын явцад өгөхөө зэрэг цаашид тийм ээ яаж сайн багш болох вэ гэдэг тэр туршлагыг хөрөнгөлөж байгаа ийм одоо үр дүн Алдсан бүхнээс сэргэг чадвартай би сагдаг аюутаа ардэрвэж хаятан харсанч алдайн дитгүй арадаадаг би сагдаг аюутаа хатны хашаач эргүүнэг нүдотаа Ухаан болтод минь очим сэрэгдэн